багш шүү дээ. Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл төсөв, төсвийн гүйцэтгэлийг улсын хурлд өргөн мэдүүлэх, хэлтсэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал дүгнэлт боловсруулж улсын хурлд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг улсын хурлын дэд дарга хээ болгондоо гаргалуулан 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан болно. Тус ажлын хүрээнд Монгол Улсын их хурлын 2024 оны 52-54 дугаар тогтоолын хэрэгжилт, гадаад зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон нийгмийн салбарын төсөв, эдийн засаг, дэд бүтцийн салбарын төсөв, төрийн албаагчийн цалин үйлс, нийгэм баталгаа, орон тоотой холбоотой мэдээлэлтэй танилцаж, санал дүгнэлтэд нэгтгэн төсвийн байнгын оронд танилцуулсан болно. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг улсын хурлд өргөн мэдүүлэх, хэлтсэн батлах хууль эрхцээ орчинг сайжруулах хүрээнд Монгол Улсын их хурлын хуралдааны дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар өргөн барьлаа. Тус хуульд төсвийн төслийг жил бүрийн 9-р сарын 1-ний өдөр өргөн байрж 11-р сарын 15-нд батлахаар хуульчсан боловч улсын хурлын намрын чуулган 10-р сард эхэлж эхэлсэн даруйдаа төсвийн төслийг хэлцэж эхэлж байгаа нь төсвийн талаар улсын хурлын гишүүд намын бүлэг холбогдох талууд бүрэн танилцах, олон нийтийн хэлцүүлэг хийж үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байгаа тул 9-р сарын намрын ээлжид чуулганыг 9-р сарын 15-ны өдрөөс эхлүүлж төсвийн төслийг намрын чуулган эхэлсэн өдрөөс эхлэн хэлцүүлэхээр төсвийн төсөлтөд танилцах хэлцүүлгийн шинэ үе шат нэмж нийт 5 үе шаттайгаар хэлцдэг байх нэмэлт өөрчлөлт холбогдох хуульд оруулах. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийн төслийг зөвхөн асуудал хариуцсан засгийн газрын гишүүний танилцуулгыг сонсож ердийн хуулийн төсөл хэлцэх журмын дагуу улсын хурлд хэлсэн баталж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл нь дараа жилийн макро эдийн засгийн нэн чухал холбогдлолтой баримт бичиг тул 4 үе шаттайгаар улсын хурлаар хэлцүүлэх тусгаалсан дэгийг бий болголоо. Монгол Улсын их хурл төсвийн хүрээний мэдээллийг батлахдаа нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээгээр баталдаг. Мөн засгийн газар улсын хурлд нэгдсэн төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгдсэн тайлангийн хамт өргөн мэдүүлээд улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоол баталдаг. Энэ улсын хурл төсвийн гүйцэтгэлийг бүхэлдний хянж батлахгүй байгаа буюу өөрөөр хэлбэл орон нутгийн нийгмийн дадлын сан, эрүүл мэндийн дадлын сан, үндэсний баялагын сангийн төсвийн гүйцэтгэлийг хянан батлахгүй байгаа явдал юм а. Иймд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд цохилт өөрчлөлтийг оруулах. Засгийн газраас дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл, төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөөний төсөл, төслийн гүйцэтгэлийн тайлан болон холбогдох бусад баримт шиг тодорхой хугацаанд төсвийн доктортой байдлын зөвлөлд хүргүүлэх, улсын хуралд танилцуулах эрх зүйн зохицуултыг бий болгох. Монгол Улсын ерөнхийлөгчийн төсөв тавьсан хоргийг улсын хурал хүлээн авсантай холбоотойгоор төсөв хэлтсэн батлах хугацаа, чуулганы хуралдааны дэгийн зохицуултыг нэмэх шаардлагатай байна. Ингэснээр хоргийг хүлээн авсан шалтгаалan төсвийг шинээр хэлцэх асуудал хууль зүйн маргаан үүсэхгүй байх дэгийн хувьд эрх зүйн зохицуултыг тусгасан болно. Үүнийг дагалдан Монгол Улсын их хурлын тухай хуульд Монгол Улсын их хурлын намрын ээлжид чуулганы эхлэх хогноог 9-р сарын 15-ны өдөр болгож өөрчлөх хуулийн төслийг боловсрууллаа. Эдгээр хуулиудыг дагалдуулан Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль, төсвийн тухай хууль, төсвийн доктортой байдлын тухай хууль, хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудад өөрчлөлт оруулан өргөн мэдүүлээ. Хэлтсэн шийдвэрлэж өгнө.